Урамлын тоосны харшилтай хэрхэн тэмцэх вэ? Энэхүү түгээмэл харшлын өвчин нь ихэвчлэн 3 дугаар сарын сүүлээс 9 дугаар сарын хооронд ялангуяа дулаан, чийлэг, салхитай өдрүүдэд агаар дахь урамлын тоосны хэмжээ ихсэх үед илүү хүчтэй илэрдэг байна. Ердийн ханад нь 1-ээс 2-7 хоногт илэрдэг бол урамлын тоосны харшил нь хэдэн 7 хоног, бүр хэдэн сараар ч үргэлжлэх боломжтой байдаг. Одоогоор үнийг бүрэн эмчлэх арга байхгүй ч дараах зөвлөмжүүдийг дагаж шинж тэмдгүүдээ хөнгөвчлөх боломжтой. Гадаа удаан хугацаагаар байх, гэртээ шинэхэн цэцэг байлгах, өвс хадах болон шинэхэн хадагдсан өвсөндөө бүр явах, тамхи татах, тамхитай орчинд байх, урамлын тоос эзэнд наалддаг учраас хувцас гадаа хатаахгүй байх, эхний өвсөнд тоосонцор наалддаг учраас гэрийн тэжээвэр өмчтийг гадуур авч явсны дараа шууд гэртээ оруулахгүй байх хэрэгтэй. Хэрв та болон таны гэр бүлийн гишүүд астма, экземка бол харшилт өртөх эрсдэл өндөр. Урамлын тоос нь астмын шинж тэмдгийг сэтрээж хүндрүүлж болцсохгүй байдаг. Хэрвээ та урамлын тоосны харшилтай бол энэхүү дадлуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй. Хамрын өхний эргэн тойронд базилын түрхэж тоос орохоос сэргийлэх, хадагш гарахдаа нөөрийг сайн халахлсан нарны шил, амны хаалт эсвэл өргөн хүрээтэй малгай өмсөх, гаднаас орж ирээд заавал шүршүүрт орж хувцас солих, гэртээ тогтмол чектэй цэвэрлэгээ хийх, боломжтой бол цонх хаалгаа хаалттай байлгах, машины агааржуулагчдаа тоосонцорын шүүлтүүр болон тоос орогчдоо HEPA шүүлтүүр ашиглах нь илүү үр дүнтэй байна.